хуульч шууха үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын талаар танилцуулж байна. Үндсэн хууль бол Монгол улсын гадаад бодлого, олон улсын байр суурь, хүний эрх чөлөө, нийгэм эдийн засгийн байгууллал, улс төрийн тогтолцооны үндсийг бэхжүүлсэн хууль зүйн дээд хүчин чадалтай эрх зүйн хэм хэмжээний тогтолцоо юм. Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалын агуулга нь Монгол орны хэтийн тогтвортой хөгжилд нийцүүлэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралын одоо ирээдүйн хөгжилт чиг хандлагыг баримталж, төрт ёсны уламжлалыг харгалзан хүндэтгэж, ардчилсан замаар хэлбэрлэлтгүй замнах үзэл байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийн агуулгын процедурын шаардлага байна. Хэлбэрийн шаардлагыг улс бүр харилцан адилгүй зохицуулсан байдаг. Агуулгын шаардлагын хувьд улс бүр харилцан адилгүй хязгаарлалтыг тавьсан байдаг. Процедурын шаардлага нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тусгай журмын зохицуулалт байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийн шаардлагын талаар танилцуулъя. Үндсэн хуулийн 6 дугаар бүлэг 68 дугаар зүйл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлагыг хууль санаачлах эрх бүхий байгууллага албан тушаалтан гаргах бөгөөд саналыг үндсэн хуулийн цэц улсын их хурлд өргөн мэдүүлж болно гэв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улсын их хурлын гишүүдийн 3/2-оос доошгүй саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндслэлийн дагуу явуулна гэж заажээ. Харин үндсэн хуулийн 69 дугаар зүйл үндсэн хууль түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийг улсын их хурлын нийт гишүүний 4/3-аас доошгүй саналаар батлана. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг улсын их хурлд 2 удаа авч хэлэлцэхэд энэхүү нийт гишүүний 4/3-аас доошгүй санал авч ис чадвал уул төслийг ээлжид сонгуулиар сонгогдсон улсын их хурлын шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй. Улсын их хурл ээлжид сонгуул явуулахын өмнөх 6 сарын дотор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үйл болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна гэж заажээ. Үүнээс дүүнэхэд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийн шаардлагыг тухайлан заагаагүй байна. Харин үндсэн хуулийн 70 дугаар зүйлд үндсэн хуульд хууль зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрний нийцсэн байвал зохино гэсэн байна. Энэ нь үндсэн хуулийн бүх заалт хууль дээдлэх ёсны зарчим, хүний эрхийг хамгаалах зарчим, төрийн байгууллал, төрийн байгууламжийн заалтад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал нь нийцсэн байх ёстой болохыг илэрхийлнэ. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэжээ. Үндсэн хуульд Монголын ард түмэн бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэв. 1-р зүйлс ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нийтлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. 3-р зүйл Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно. 19-р зүйл төрөөс хүний эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 25-р зүйл улсын их хурл төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заажээ. Эндээс хууль дээдлэх ёсны зарчмыг төрийн бүх үйл ажиллагаанд баримтлан, хүний эрхийг хангах үүргийг төр хариуцна, засгийн эрх мэдэл ард түмнээс үүснэ гэдэг үндсэн хуулийн үзэл баримтлалыг тодорхой харж болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгын шаардлагын талаар танилцуулъя. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгын шаардлагыг тухайлан заагаагүй байна. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд агуулгын шаардлагыг наривчлан зохицуулжээ. Хуулийн 1-р зүйл хуулийн зорилт зохицуулах харилцаа. Энэ хуулиас гадуур үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг завдах, хуульдан оруулах аливаа үйлдэлийг Монгол улсын үндсэн хуульд байгуулалт халдсан хэрэг гэж үзнэ. 2-р зүйл үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн агуулга хязгаар. Үндсэн хуулийн бүлэг зүйл хэсэг заалтад байхгүй шин томьёолсоор зохих бүлэгт оруулж байгаа зүйл хэсэг заалтыг үндсэн хуулийн нэмэлт гэх бөгөөд тэр нь үндсэн хуулийн үндсэн бүтэц зөөр үзэл баримтлалд нийцсэн байна. 3-р зүйл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж үйл болох нөхцөл.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн дотор уг асуудлаар нэмэлт өөрчлөлт дахин оруулахыг хориглоно. 5 дугаар зүйлс үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл нь үндсэн хуулийн үндсэн бүтэц зүйр үзэл баримтлалд харьцахгүй байх. Үндсэн хуулийн 1, 2, 3, 4-р зүйлс 5-р зүйлийн 1-ээс 3 дахь хэсэг, 6-р зүйлийн 1 дахь хэсэг, 8-р зүйлийн 1 дахь хэсэг, 9-р зүйлийн 2 дахь хэсэг, 10-р зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12-р зүйлийн 1 дахь хэсэг, 14, 15, 19, 22-р зүйлийн 1 дахь хэсэг, 38-р зүйлийн 1 дахь хэсэг, 41-р зүйлийн 2 дахь хэсэг, 47-р зүйл, 49-р зүйлийн 1, 2 дахь хэсэг. 68, 69-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж үйл болно. Улсын их хурал хууль санаачлагч нь энэ хуульд заасан зарчмыг үндсэн арга замаар хангана. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлаг үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь улс төрийн аль нэгэн нам бүлэг давхаргын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалсан байж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрх чөлөөг дордуулсан, төрийн эрх мэдлийг хуваарлсан зарчмыг үгүйсгэсэн байж болохгүй. 7-8 9-р зүйл ерөнхийлөгч улсын их хурлын гишүүн засгийн газар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачлах. Хууль санаачлах эрх бүхий этгээдээс үлдсэн бүрэн эрхийн хугацааг сунгах, бүрэн эрх хэмжээгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн нэмэлт өөрчлөлт санаачлахыг хориглоно гэжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процедурын шаардлагын талаар танилцуулъя. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах процедурын шаардлагыг заасан байна. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд процедурын шаардлагыг дэлгэрүүлэн зохицуулжээ. Хуулийн 5 дугаар зүйлс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагааны үндсэн зарчим. Улсын их хурал хууль санаачлагч нь хуульд заасан зарчмыг төслийн бүрэн эрх болон түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа, эцсийн үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байх. Төслийн талаарх иргэдийн болон тэдгээрийн хамт олон байгууллагын саналыг улсын их хурлын олон нийтэд харилцах бүх суугаар хүлээн авч төсөлд хэрхэн тусгасан тухай мэдээлж байх. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд улсын их хурлын гишүүд тойрогтой шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүн мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж харуулсан үзэх. Төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд тэдгээрийн хамт олон байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олох хугацаар тогтоох үндсэн арга замаар хангана. Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар бүлэг үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг чуулганаар хэлэлцэх бүлгийн 11-р зүйл үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх. Улсын их хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ. Төслийг чуулганаар хэлэлцэхэд үндсэн хуулийн 69-р зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар улсын их хурлын нийт 126 гишүүний 4.395-аас доошгүй нэрцтэй бол түүнийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ. Улсын их хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно. Төслийг батлахдаа 3 хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. 1 болон 2 дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглоно. Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн 1 төсөл хэлэлцэнэ. Өөр үзэл баримтлалтай 2 буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр эсвэл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал улсын их хурал өөр асуудал хэлэлцэхгүй зарчмыг баримтлана гэж заажээ. Тайлбарлавал үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд улсын их хурал төслийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэхийг заан баримтлах зарчмыг тодорхой нэрлэсэн байна. Монгол Улсын үндсэн хуульд 1999, 2000, 2019, 2022, 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Харин Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2015, 2016, 2017 онд 2 удаа, 2019, 2022, 2024 онд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.
Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлбэрийн агуулгын болон тусгай журмыг үндсэн хуулийн 6 дугаар бүлэг Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлбэр агуулга процедурын хувьд нийцхэн зүйтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг цааш улсын их хурлд өргөн барихдаа юуны түрүүнд хууль хэлбэртэй агуулгын зөрчилтэй саналыг системийн цэгцийн үүднээс үндсэн бүтцийг оност нийцүүлэх, үндсэн хуульд ёсны үүднээс нэгтлэх шаардлагатай. Процедурын хувьд иргэд нийтийн саналыг бодиттой мэдээлэлээр хангагдсан иргэдээс тэнцвэртэй мэдээлэл түгээх байдлаар оролцох бололцоонд тулгуурлан үндсэн хуулийн тогтвортой байдлыг эрхэмлэх, аль нэг намын үзэл бодлыг дэмжихгүйгээр үндсэн хуулийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх чөлөөний баталгаа, төрийн эрх мэдлийг хуваарлан тэнцвэржүүлэх, үндсэн хуульд ёсыг төлөвшүүлэх эрх, улс төрийн хамгийн гол чухал баримт бичгийн хувьд хандах шаардлага зүй ёсоор урган гардаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар судлаачид, мэргэжилтнүүд өөрсдийн бие даасан байр суурийг илэрхийлдэг байна. Танилцуулгыг бэлтгэхэд Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Амар санаагийн Монгол Улсын үндсэн хуульд ёсны хөгжлийн чиг хандлага, сургамж шийдэл. Монгол Улсын үндсэн хууль 25 жил бүтээлс сүнждийн үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ба Монгол Улсын сургамж эрдэм шинжилгээний өгүүллийг их сурвалж болгон ашиглав. Хуульд шууха үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын талаар танилцууллаа. Хуульд шуухатай хамт үндсэн хуулийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.